Бурхны ард түмний зорилго. Ажууллагаа найзлахгүй Бурхны ард түмний зорилго. Бурхны ард түмний зорилго. Илгээл гэж яг юу вэ? Бурхны ард түмний зорилго илгээл гарахын тулд Бурхны ард түмний зорилго гэж юу? Асуулт ба бодлого. Нэгдүгээр эхний асуулт чиний амьдралын зорилго юу вэ? Таны амьдралын зорилго яг юу вэ? Маш олон зорилготой байдаг хүнд цаахан санхүүгийн гачигдaltaгүй амьдрах. Ер нь одоо цагийн залуучуудын магадгүй юм болсон багтай. Ерөөс сулгаач аягүй байна. Ерөөсөө амжилт гэдгийг юугаар хэлж байгаа вэ? Санхүүгийн эрх чөлөө гэдгээр тодорхойлж томьёолж. Санхүүгийн эрх чөлөөтэй болчвол бүх юмыг шийдэж болно гэдэг ийм ойлголт байж. Тэгээд амьдралд туулаад ирэхээр бүх юм мөнгөөр бүх юмыг шийдэж болохгүй гэдгийг ойлгоод хар сэтгэлийг мөнгөөр шийдэж болдог. Тэ хүн заримдаа үхлийг мөнгөөр зохицуулж болдоггүй. Мөнгөөр зохицуулж болохгүй энэ ороо дээр маш их юмнууд байна. Маш их зүйлс. Тэгэхээр чиний амьдралын зорилго юу вэ? Их мөнгөтэй болох уу? Эсвэл асан өндөр мэдлэг боловсралтай болох уу? Асан өндөр мэдлэг боловсралтай чадал чансаатай хэдийч заримдаа тэр амьдралынхын зорилго болсон. Тэр нь эцэстээ тулахаар амьдрал нь утга учиргүй болчихсон. Тийм элдвүүдийн судлаачид хүртэл амьдрал дээр байдаг. Чиний амьдралын зорилго юу вэ? Чиний бодлоор Бурхны зорилго юу вэ? Чиний бодлоор Бурхны зорилго юу вэ? Бурхны зорилго өнөөдөр бидний зүрх сэтгэлийг хүсээд байгаа ганцхан. Тэ бидний сайн юу гэсэн Бурхны зорилго юу юм бол та бодож үзсэн байлаа. Бодож байгаа юу? Бодож ирсэн манайх. Бодож ирсэн. Бурхны зорилго юу бол? Түүний зорилго нь юу юм бэ? Түүний хүсэл нь юу юм бэ? Өнөөдөр бид нар амьдрал дээр заримдаа ийм асуулттай таардаг. Би хэн бэ? Та хэн бэ? Би хэн бэ гэж өөрөөсөө асуужсан уу? Би юу нэг хэн болоод байгаа юм? Сүнд яваад байдаг те. Насаараа сүнд явлаа. Тэгээ би яг хэн болоод байгаа юм? Өөрөөсөө ингэж асууж ирсэн. Би юуны төлөө энд байгаа юм бэ? Юу болов инглисийн цуглаанд юу зааштай явах болов юуны төлөө энд байгаа даа зүйлд мэдхээр үздэг. Хүн. Зүйлд яагаад ингэж болдог гэж бодож байна. Яагаад гэвэл хийж байгаа зүйл чинь өөрөө утга учир болж хэлдэг. Би хинбэгээ мартаа. Би юуны төлөө байгаа мөн чанараа ойлгохоо байгаа. Зүгээр хийж байгаа зүйл нь утга учир болж хэлдэг. Хийж байгаа зүйл нь зүгээр л нэг дадал зуршил хийдэг. Өглөө босоод шүд угаахтай адилхан зүйл болж гурих үе. Би юуны төлөө энд байгаа гэдэг асуулт маш чухал байна. Заримдаа ийм нөхцөлд ордог. Гэхдээ энэ чухал асуулт. Та юуны төлөө энд сууж байгаа? Юуны төлөө сууж байгаа? Ажууллагын найзаас суух, юуны төлөө сууж байгаа? Зорилго эсвэл илгээлт үү? Өнөөдрийн ярих зүйл зорилго юм уу, илгээлт юм уу гэдгийг бид нэр ялгаж салгаагаар гаргаж байна. Илгээлт гэдгийг ярихын тулд эхлээд бид нэр зорилго гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Илгээлт гэдгийг ярихын тулд энийг англи дээр ингэж хэлсэн байна. Энэ зорилго эсвэл илгээлт үү гэдгийг mission or missions. За энэ жоохон хойно хэр харагдаж байгаа юм гэхгүй. Энэ бол гайгүй харагдаж байгаа. Заримдаа би түрүүн жижиг инээс жижиг бичгтэй зүйлийг харахад бол хэвээр аюу чанга байсан. Гэхдээ азар хинхэн миний насныхан биш юм даа тий. Би юу гэж зөвлөмөр юм яг хойно суугаад харагдахгүй байгаа бол уушаа суугаарай гэж зөвлөв. Mission missions гэдгийг яг энэ утга учирыг бид өнөөдөр хамтдаа. За энэ миний харахад бол гэхдээ урд цуусан хүмүүс харж байгаа тийм ээ. Мөн пастор харж байна. Мөн пастор өснө харж байгаа гэсэн үг шүү. За урд цууж байгаа. За бүгдээ хамт уншийдгүү. 1 2 3. Зорилго нь Бурхны зүрх сэтгэлээс уран гарч бидний зүрхэнд хүрдэг. Зорилго бол бүх дэлхийг захирдаг. Бурхны дэлхийд ард түмний баян дэлхийн хэмжээний ажиллагаа юм аа гэж Джон Стот гэдэг хүн хэлсэн. Энэ дэлхий дээр орчин цагийн христийн одоо эцэг гэж хэлж болох үстэй теологийн буюу эцэг гэж хэлж болох үс. Ийм хүн за Джон Стот бол Английн хатан хааны одоо зөвлөх пастор байсан ийм хүн гэж байгаа. Эзэн рүү одоо явсан.
За зорилго нь хэний зүрхнээс гардаг гэсэн байна. Бурхны зүрх сэтгэлээс гарч уран гарч бидний зүрхэнд яадаг гэж байна. За зорилго биднээс уран гардаг байна уу? Үгүй байна. Зорилго хэнээс уран гардаг гэж байна. Бурхнаас. За бид нар заримдаа амьдралынхаа зорилгыг одоо энэ дандаа залуу хүмүүс зорилгоор баян залуучууд сууж байгаа. Үнэхээр баян. Ирээдүйд бол өрөөсөө үнэхээр одоо бүтээс өмнө дээрээ явж байгаа хүмүүс сууж байгаа тийм. Зорилго тэгвэл Библийн дагуу бол зорилго Бурханаас ихтэй зүйл. Надаас ихтэй биш. Заримдаа Бурхны зорилгыг зээлж авчаад өөрийн болгочоод тэгээ миний хэм шиг андуурдаг хүмүүс бас байдаг. Зорилго бол Бурханаас ихтэй. Хажуудаа найзад битгий саад болоо. Найз нь сургаал сонсгоод байхад тэ хажуудалд нь чи ингэ саад болоод байж хэцүү шүү дээ. Түүнээс гадна чуулганы төлөө энэ дэлхий дээр Бурхан зорилго байдаг гэдэгтэй ч бас мөн чуулган энэ дэлхий дээр байгаа нь өөрийнх нь зорилгын төлөө ч бас санаж. Тэгэхээр зорилго чуулганы төлөө бас харин чуулган Бурханы зорилгын төлөө байдгаа гэж Крис Вайт гэдэг хүн хэлсэн. Чуулганы төлөө энэ дэлхий дээр Бурхан зорилго байдаг гэдэгтэй ч бас мөн чуулган энэ дэлхий дээр байгаа. Чуулган энэ дэлхий дээр байгаа. За би дахиад хэлье. Бид нар энэ дэлхий дээр байгаа. Бид бол өрөө чуулган. Мөн даян дэлхий дээр байгаа бүх чуулганууд байгаа өөрийнх нь зорилгын төлөө ч бас. Чуулганы зорилгын төлөө ч бас. Тэгэхээр зорилго нь чуулганы төлөө бус гэж байна. Харин чуулган Бурханы зорилгын төлөө байдаг. Амен. Зорилго Бурханаас ихтэй, надаас ихтэй биш гэдгийг бид ойлголоо. Энийг маш сайн одоо энэ баг залуу насны дээр ойлгох та нарт хэрэгтэй. Амьдралынхаа луужин олоход та нарт маш чухал. Олон хүмүүс амьдралынхаа утга учирыг ойлгоогүй. Амьдралын Бурхан бидний амьдралд төлөвлөсөн тэр төлөвлөгөө зорилгыг мэдэхгүйгээсээ болоод Бурханы зорилгыг зээлдэж өөрийн болгоод тэр зорилгыг өөрийн болгож амьдрснаасаа болж амьдралын утга учир гэдэг зүйл нь муухай одоо юугүй юм бол ийм гарцгүй болно гэсэн. Христ итгэгч хүмүүсийн хувьд Бурхан бидний бүтээсэн гэдэгт бид итгэдэг бол бид нар амьдралын тэр зорилго бол Бурханаас ихтэй гэдгийг бид ойлгох учиртай амен. Амен. Олонтоо бид нар юу гэж боддог вэ гэвэл дэлхий биднэрт юугаар заасан гэхээр бүх юм чиний төлөө гэж заасан. Бүх юм чиний төлөө. Бурхан бүтэл чиний төлөө. Бурхан чиний төлөө өгсөн, Бурхан чиний төлөө амьдсан гэдэг Есүс Христийн зарламан зовлон. Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлахдаа цорын ганц үг өгсөн гэж Библиэлд байна. ертөнц дотор чи явж байгаа байхгүй чиний хэсгэл зүйл. Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан. Бурхан та тайлтаар гарцаагүй үнэн. Энэ бол маргашгүй зүйл мөн. Гэхдээ Бурхан өөрт нь зорилго төлөвлөгөө гэж байдаг амаа. Миний сургаалж байгаа хүнд байж магадгүй тань. Гэхдээ би одоо ярих хэрэгтэй. Гэхдээ аль болохоор та нарт ойлгомжтойгоор би ярих хичээнэ. Энэ зүйлийг ярих ёстой болоод эсрэгээр та нарт яг танд зориулсан Бурханы зорилгоо ярьсан бол та нар амар сэрэг сонсох байсан. Нэг надаа пастор яг наач болж шүү пастор яг би миний ирээдүйн хань юу байх вэ? Шууд хамгийн түрүүнд орж ирэх асуулт те. Эсвэл ирээдүйн мэрэгжил маань юу байх вэ? Тэрийг дамжуулаад би хэр зэрэгтэй мөнгөтэй болох уу? Тэгээд би тэгээд амжилт нь хүрэх үү гэдэг ийм философи бидний толгойд маш хүчтэй болж байгаа бодолтой маань. Гэтэл Библийн дагуу юу болж байгаа гэхээр Бурханы зорилго бол таны төлөөхөөс илүү Бурханы ихтэй бөгөөд Бурханы төлөө гэдэг. Маш юм. Бурханы зорилго таны төлөөхөөс илүү Бурханаас ихтэй бөгөөд Бурханы төлөө гэдэг. Бурханы харин чуулган Бурханы зорилгын төлөө бид нар оршиж байна. Чуулган бий болж байгаа. Чуулган бий болох. Энэ дэлхий дээр байгаа энэ олон чуулгануудын орших байгаа Бурханы зорилгын төлөө оршиж байна. Амен. Гүрэн урган чуулган Монголоо юу Христийн дагагч гэдэг бид нар ийм одоо тунхагтай. Тэ бидний одоо дэлхийн тунхаг дотор маань байж. Тэгвэл энэ нь өөрөө Бурханаас ихтэй бөгөөд Бурханы зорилго буюу Бурханы зорилгын төлөө байгаа энэ тунхаг. Амен. Бурханы зорилгын төлөө байна. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Мишн гэж тэгвэл яг юу вэ?
үндсэн утга нь илгээх гэдэг ийм утгатай. Мишн илгээх за тэгэхээр би зорилгын талаар ярьж байна. Mission or missions гэдэг хоёр үгийн ялгааг одоо би танаас тайлбарлаж өгөх гээд байна. Тэгээд энэ нь өөрөө зорилго үүрэг даалгавар гэдэг бас утгатай. Зорилго үүрэг даалгавар гэсэн утга бас бий mission. Зорилго үүрэг даалгавар. Мөн юуны төлөө илгээгдсэн бэ гэдэгт бас энэ нь хариулна. Юуны төлөө илгээгдсэн бэ? Юуны төлөө илгээгдсэн бэ? За энэ mission гэдэг үгийг бид ингэж ойлгох хэрэгтэй болж байна. Тэрнээс биш пастор нь та бүгдээрээ илгээгдэх эзэн боломж гэдэг юм уу? Эсвэл илгээгдэх эцдийн талаар ганцхан ярих юм бол mission гэдэг энэ сургаал, энэ санаа өрөө маш дутуу дүрмэг болно гэсэн. Маш дутуу дүрмэг болно. Хүн болгон илгээгдэх эзэн болохоо. Яг үүндээ илгээгдэх эзэн гэдэг энэ утгыг, энэ үгийг ганцхан улс үндэстэн дамнан явж байгаа, соёл дамнан явж байгаа илгээгдхийн эздээр бид нар хэмжих юм бол илгээгдхийн эзэн гэдэг энэ үгийг имиж хэмжих юм бол хүн болгон илгээгдэх эзэн биш байна. Харин бид нар түрүүний үздсэн зорилго буюу үүрэг даалгавар. Энэ зорилго нь Бурханаас ихтэй бөгөөд чуулган өөрөө Бурханы зорилгын төлөө олшдог гэдэг энэ утга санаараа авч үзэх юм бол бүх хүн илгээгдхийн эзэн мөн болж тарна гэсэн. Амен. Бид нар бүгдээрээ илгээгдхийн эзэн болж тарна. Гайхамшигтай. Тэгэхээр илгээгдхийн эзэн гэдэг нь ганцхан соёл дамнан явж байгаа хүний талаар яриаг хэлээгүй. Харин илгээгдэх гэдэг бол өөрөө бүхэл бүтэн бүтээлтэй хамааралтай зүйл болохыг бид удахгүй байна. Юуны төлөө илгээгдсэн бэ? Тэгэхээр зорилго нь англи дээр mission гэж ярихдаа Бурхан агуу том зорилгын төлөө бүх бүтээлдээ хийж байгаа бүхний бас тэрхүү зорилгын төлөө бидний юу хийхээр дуудсан бүхнийг оруулж байгаа билээ гэж хэлсэн. Бурханы ард түмний зорилго гэдэг юм байна. Англи дээр mission гэж ярихдаа mission гэдэг үгийг бид нэр ганцхан илгээх гэдэг ойлголт нь өөрөө бидэрт их тохиолдолд шүү. Соёл дамнан Есүсийн сайн мэдээг тарааж тэнд чуулган тарихаар явж байгаа хүний талаар ярих гэдэг. Илгээх гэдэг энэ ойлголт нь соёл дамнан явж байгаа. Тэр хүний талаар. Гэтэл энэ нь өөрөө юу гэж юм гэхээр Бурханы агуу том зорилго гэж ярьж байна. Mission гэж ярихдаа бид нар тэгэхээр зорилго буюу англи дээр mission гэж ярихдаа Бурхан агуу том зорилгын төлөө бүх бүтээлтэй гэж байна. Бүх бүтээлтэй. Бүтээл гэдгийг та нар юу гэж ойлгож байна? Бурханы бүх бүтээл нь ганцхан хүн үү? Үгүй. Бүх бүтээл гэж юу вэ? Бүх бүтээл. Энд шувуу, аратан, жигүүртэн энэ амтлидэр байгаа бүх шавж, хорхоонууд, гариг галактик, од, эрхэстэй бүх зүйл энэ бол Бурханы бүтээл. Тэгээд Бурхан агуу том зорилгын төлөө бүх бүтээлдээ хийж байгаа бүх бүтээлдээ хийж байгаа бүхний гэж байна. Бурхан бүх бүтээлийн төлөө хийж байгаа бүхний бас тэрхүү зорилгын төлөө Бурханы тэр агуу том зорилгын төлөө бидний юу хийхээр дуудсан бүхнийг оруулж байгаа билээ. Mission гэдэг нь өөрөө маш өргөн зүйл байна. Маш өргөн. Бурханы агуу том зорилгын төлөө тэр бүх бүтээлдээ хийж байгаа. Тэр байгаль, живүүр, ан амтан, живүүртэн шууд хүн. Тэгэхээр илгээх гэдэг нь ганцхан за одоо сонсоо. Энэ маш чухал ойлголт шүү. Илгээх гэдэг бол ганцхан хүний төлөө асуудал биш үү? Энэ бол бүхэл дэлхийн ертөнцийн төлөө асуудал болж үрж байна. Бурхан бүх дэлхийн ертөнцид санаа тавьдаг. Бурхан ганцхан хүнд санаа тавьдаг. Харин Бурхан бүтээлдээ санаа тавьдаг. Амен. Тэгээд тэр бүтээлээ тэр зорилгоо биелүүлэхийн төлөө, тэр зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд биднийг тэр юу хийхээр дууддаг. Юу гэдэг нь юу вэ? Ганцхан илгээлтийн эзэн байгаад дууддаг. Заримыг нь Бурхан багш байхад дууддаг. Заримыг нь зөвхөн эцэг эсвэл их байлгахад дууддаг. Ойлгож байна. Бидний дуудлага нь ээж аавынх нь Бурханы дуудлага амен. Энэ зүгээр нэг хүн төвлөрт явж ирсэн жам яснуудын тавилан тий баяр эртэн суугаал хөхтэй болоод өсөө үсээгүй аав ээж болж байгаа асуудал биш. Энэ бол Бурханы зорилго. Амен. Ийм учраас бүх зүйл мань. Заримдаа хүн малчин байдаг. Бурханы зорилгын төлөө малчин гэж төсөөлдөг.
Ямар санагдчих юм. Заримдаа ингээд хүмүүс хуваад малчин болцоо яах вэ? Тэгээд боловсролтой их сургууль төгссөн те да тэгээд аймаг өндөр мэргэжилтэй одоо өндөр цалинтай байвал ундаг. Харин одоо юу гэдгийг малчин байвал одоо жоохон юу байна гэж үзсэн. Жоохон тийм гэтэл бурхан бүх ажил мэргэжил өөрөө бурханы хувьд нандин зүйл байна. Бүх ажил мэргэжил гэж хэлдэг. За одоо хажуудынхаа найз сэрүүн байгаараа гэж. За юу нь ерөөгийн сэрүүн байдлаа жоохон бас нойрмож байгаа юм байна. Яах вэ жоохон хүн цогцолсон. Залуу хүмүүс тийм юм ярьлаа гэж бити бодороо та сонсох ёстой гэж бодож үзэж байгаа шүү. За баярлалаа. За гэж айгүй гоё сэтгэл сэргээс хэлээч. Missions. Сая mission гэдгийн талаар таньлаа. Харин missions гэдэг нь харин Энгэлт ба англи дээр missions. Нөгөө нэг mission гэдэг үгийн чинь ард одоо ямар үсэг залгасан байна? S үсэг залгасан тийм. Missions гэдэг ороод гэж хэлэхдээ Бурхны ард түмнийг олж болох Бурхны зорьсон төлөвлөсөн төрөл бүрийн үйл ажиллагааны тухай ярьж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаан асар олон төрөл байдаг шиг Энгэлтийн ажлын олон төрөл хэлбэр байдаг гэж би бодгоо гэж Крис Вайт гэдэг хүн гэж хэлсэн юм. Тэгээ би энэнтэй бол яг үүндээ санал нийлдэг. Энгэлт гэдэг нь ганцхан соёл дамнан Энгэлтийн эзэн болох талаар ярив. Энгэлт гэдэг бол маш олон хэлбэр загвартай. Багш байх нь Энгэлтийн эзэн. Инженер байх нь Энгэлтийн эзэн. Та төсөөлдөө IT-ийн инженер болох нь Энгэлтийн эзэн. Өөр одоо юу гэдэг маш олон төрлийн Энгэлтийн эзэн байх боломжтой. Эмч байх нь Энгэлтийн эзэн. Манай сүрч бас эмчтэй шүү дээ, тийм. За тэгээд одоо юу гэдэг ямар нэгэн салбарт та ажил үүрэг гүйцэтгэх нь тэр салбартаа та Энгэлтийн эзэн байна. Амен. За маань сүнд одоо дандаа залхиг нь одоо өсвөр тэгээ залуучууд маань залуучууд одоо зарим нь одоо их сургуулаад төгсөв ажлын салбартаа гарч ирж байгаа тийм. За одоо манай амар одоо нэг газар ажиллаж байгаа одоо өөр газар орсон тийм. Чи тэр салбартаа Энгэлтийн эзэн өрөө юмас явж байгаа. Бурхан чамайг заа үнэн. Амен. Тэ манай баярмаа бол одоо сургууль дээр юу гэдэг вэ? Энд чи цэцэрлэг дээр тийм. Тэндээ чи Энгэлтийн эзэн. Энгэлтийн эзэн байх гэдэг нь яг юу хийж байгаа юм бэ? Маш энгийнээр Есүс Христ юу хэлсэнгээр эзэн гэдэг гэрэл давс байхаар дуудсан. Тэр газараа хамгийн сайнаараа ажиллах нь өөрөө Энгэлтийн эзний хамгийн ихний үр тал. Хамгийн сайнаар ажиллах. Юмыг нүүр тал харалгүй хамгийн шударга хамгийн зөвөр хийх үед тэр газар өрөөдөж ирдэг. Амен. Ажлын цаг байх, зөв ажиллах, шударга ажиллах, нүүр талаа харалгүйгээр тухайн ажлыг зүрх сэтгэлээ шингээж хамгийн сайнаар хийх үед чамаас болж ажлын чинь талбар өрөөлийн ундраг болж үлддэг гэж. Энэ бол өөрөө Энгэлт маш олон талбар. Энгэлт гэдэг нь ганцхан соёл дамсан Энгэлтийн эзэн байх талаар яриаг missions гэж ярих. Маш олон салбарыг ярьж байгаа. Харин mission гэдэг нь нэг том зорилгын талаар гэж байна. Бурхны бүх дэлхийг Христээр дамжуулан Бурхан өөртөөгөө илрүүлж байгаа энэ үйл явдлыг эрхэм зорилго гэж үзэж байгаа. Эрхэм зорилго. Mission гэдэг үгийг Монгол дээр эрхэм зорилго гэж хэлж болно. Эрхэм зорилго. Харин missions гэдэг нь өөрөө Бурхны ард түмний олцож болох зорьсон төлөвсөн төрөл бүрийн олон үйл ажиллагааны тухай ярьж байна гэж. За тэгэхээр бид нэр Энгэлтийн эзэн бидний нунаас гарч болно. Тэгээ одоо энэ байгаа залуучуудаас зарим нь пастра би одоо юу гэдэг Төв Азийн орнууд руу Энгэлтийн эзэн болмоор байна. Төв Азийн орнууд руу намайг илгээгч. Эсвэл юу гэдэг Арабын ертөнц рүү намайг илгээгч пастра. Би тийм тэмгээр дуудаж тэр хүмүүсийн төлөө залбирахаар миний зүрх сэтгэлээр догдож тэр хүмүүст очиж үйлчлэмээр байна. Тэгээд явах үед та бол Энгэлтийн эзэн. Яг нэг төрлийн одоо олон төрлийн ажил байдаг шиг олон төрлийн шинжлэх ухааны салбарт олон төрлийн Энгэлтийн одоо тийм салбарууд шинжлэх ухааны салбарууд байдаг шиг Энгэлтийн салбар маань өөрөө маш олон төрөл байх юм. Маш олон төрөл. Соёл дамсан ганц Энгэлтийн далаа огт
яригдаа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа. За тэгвэл зорилгын тодорхойлолт гэдгийг хэлээ авч үзье. Одоо бүр нарийнс чинь маш энгийн болж байгаа. Одоо энийг яриад ирэхээр танах бүр ойлгомжтой байна. Дэлхийд дахин сайн мэдээг хүргэхэд нийт болгон цогц сайн мэдээг бүх дэлхийн ертөнцид тараахыг шаардна. Мишн гэдэг нөгөө нэг эрхэм зорилго. Түрүүний бидний яриад мишн буюу хамгийн том нөгөө эрхэм зорилго. Бурханаас ихтэй тэгээд чуулган Бурханы зорилгын төлөө оршдог гэж байна. Тэр зорилго чинь өөрөө хаан гэж байна. Зөвхөн хятад улсад гэж байна. Дэлхийн дахин нийт чин гэж байна. Нийт чуулган цогц сайн мэдээ гэж байна. За энэ цогц сайн мэдээ гэдэгт би жоохон тайван. Бүх дэлхийн ертөнцид тараахыг шаардна. Бүх дэлхийн ертөнцид цогц сайн мэдээ гэдэг нь өөрөө амьтанд сайн мэдээ тарааж болох. Юу гэж бодож байна? Амьтанд сайн мэдээ тарааж болох. Хашаандаа тоглон дээр явж гэж байна. За тоглоо. Чи намайг сонсчих. Библи ярьсан тийм. Бурхан чамд хайртай. Гээ зогсож байгаа юу болох вэ? Энэ хүмүүс юу болж байна уу гэдэг асуулт байдаг тийм. За тэгсэн чинь одоо манайхаа чинь муур нохоод иж идэх хүмүүс байгаа. За мууртай хүмүүс байна гэхдээ хүмүүс байна. Мууртайгаа ярихдаа та үргэлдэг үү? Үргэлээ. Муураа хараад норч үргэлдэг үү? Үгүй бахтай. Нохоотой байл хүмүүс байна. Нохоод иж идэх гэхдээ. За нохоогоо харахаар яадаг вэ? Таны нойр үргэлдэг үү? Тийм үү? За сонир байна те. Харин би нохоо харахаар ингэ хилээ хөндлөө байсан чинь. Нохоо харахад хэрэглүүлмээр санагддаг байхгүй юу? Айгүй хөөрхөн гэдэг. Нохоо хөөрхөн те. Муурч алаа. Цогц сайн мэдээ гэдэг нь Есүс Христийн загламанд хийсэн үйлсээр дамжуулан бүх бүтээлийг Бурхантай илрүүлж байгаа Христос. Тэр нь амьтан хүртэл олж байгаа байхгүй юу? Амьтан нурмал энэ дэлхий дээр байгаа бүх зүйл Христийн загламын үйлсээр дамжуул Бурхантай илэрсэн байна. Амен. Бурхантай илэрсэн. Тэгэхээр сайн мэдээ гэдэг нь ганцхан хүнд Есүс Христ дээр дамжуулан хүний Бурхантай илрүүлж байгаа асуудлаас гадна энэ амьтан байгаль дэлхий хүртэл орж ирнэ. Энэ өөрөө ийм өргөн агуулгатай зүйл байна. Цогц сайн мэдээ гэдэг. Тэгэхээр бид нар сайн мэдээ гэдгийг ганцхан хүнд л ярих ёстой юм шиг бид нар ойлгоцсон байна. Цогц сайн мэдээ би зөвхөн нэг л хүнд ярих ёстой болж болж байгаа. За яг одоо Грээсийг аврагдах хэрэгцээтэй манай хамаатны нэгүнтэй би тэрний л сайн мэдээг ярих ёстой гэж бид нэгээ заримдаа бодчихдог. Гэтэл сайн мэдээ гэдэг ойлголт өөрөө маш өргөн зүйл байна. Тийм учраас бид нар хүнд яаж энэ биелээ болох вэ гэвэл одоо байх нь аа. Пастора тэгээд хаашаа би гэрийнхээ муурын сайн мэдээ ярих юм уу ярих ёстой болж байна. Гэхдээ тижээж байгаа нохоондоо сайн мэдээ ярих ёстой болж байна. Би тэгээд яаж ярих вэ? Нохооны сурах юм уу? Монголны сурах юм уу гэдэг асуулт магадгүй энэ дээрээс та нар амар логик юм чинь уран гарч ирж болох юм. Яг энэ талаар ингэж хэлээгүй. Христ энэ ертөнцийн гин нүгэл орж ирээгүй байхгүй гэдэг ярийн сайн. Эхлэл номон дээр очоор Бурхан бүх дэлхийг бүх ертөнцийн бүх амьтан урмыг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн. Бүтээл итгэдэг хүмүүсийн байгаль дэлхий дээр байгаа бүх зүйлийг эзэн Бурхан бүтээсэн. Тэгээд Бурхан бүтээсэн үед бүтээл хүн хоёр яаж байсан бол зэрэгцэн оршиж байсан. Гэтэл Исаи номын шийдвэрлэлд дээр юу гэж хэлдэг вэ? Энэ дэлхийн ертөнц гин нүглээсээ болж шийдлээ гэж эзэн өөрийнхөө хаанчлыг байгуулж шин тэнгэр шин газар бий болгон энэ хорвоо ертөнц Бурханы хүссэн тэр жинхэнэ хаанчлсан Бурхан хаанчилсан тэр хэр бусын газар орон болж хорих үед энэ дэлхийн ертөнцид хүүхэд наж могоотой тоглоно гэж. Тэр өмнө хүн наж могоо барьж авч чадахгүй. Гин нүгэл устж өгөө болж энэ ертөнцийн Бурхан бүрэн хаанчлах үед юу болох вэ гэвэл амьтан хүн хоёрын хооронд байсан тэр аим шиг тэр үл ойлголцол гэдэг зүйл ном юм чинь. Хүн амьтантай зэрэгцсэн болшоо ийм гайхалтай өвтгш ертөнцийг Бурхан өөрөө бий болгоно гэж Библиэр хэлсэн. Гин нүгэл орж ирэхээс өмнө дэлхийн ертөнц ямар байсан төсөөлөд үзээрэй. Гин нүгэл байхгүй байхад гин нүгэл гэж байхгүй байхад хүн бүтээлтэй зэрэгцэн оршиж байна. Маш өөр зүйл. Тэгэхээр цогц сайн мэдээ гэдэг энэ ойлголт бол маш өргөн агуулгатай ийм зүйл байна. Амен. Өргөн агуулгатай.
бүх дэлхийн ертөнцид тараахыг шаардна гэж зорилгын тодорхойлно. Бүх дэлхийн ертөнц гэдэгт юу болох вэ? За одоо энийг бүгдээр харъя. 1 2 3 уншия. Бүх бүтээл байна. Байгаль дэлхийн экологийн асуудал байна. Бурхны зорилгын талбар хаа хол биш, хаа сайн байна. Ариун талбар, бохир талбар гэж хуваах нь буруу бөгөөд аюултай. Бурхны зорилгод оролцсон бусдаас санхүүгийн дэмжлэг авч өөрийгөө зориулсан оролцсон цөөн хүмүүсийн ажил биш. Ингээл эсрэг хань. Ажил хөдөлмөр, бизнес, олон нийтийн үйлчлэг, эрүүл мэнд, улс төр, урлаг, спорт, боловсрол, бүх орон зай, бүх цаг хугацааг, бүх дэлхийн ертөнц гэж байна. Тэгэхээр Бурхан юг харилцсан гэж хэлсэн байна? Бурхан Явган 16-д Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганцхан бүгсэн. Бүх дэлхийн ертөнц гэдэг ганцхан хүний асуудал яригдаагүй. Энд бүтээл байгаль дэлхий Бурхны зорилгын талбар хаа хол биш, хаа сайн бүх зүйл орж байгаа. Тэгэхээр мишн буюу ихээл гэдэг энэ ойлголтыг бид нар ойлгохдоо нэгдүгээр ойлгох ёстой зүйл нь юу вэ гэхээр Бурхны эрхэм зорилго гэдгийг бид нар ойлгож ухаарах ёстой. Бурхны эрхэм зорилго бол энэ ертөнцийг Есүс Христээр дамжуулан өөртөө биелүүлэх гэж. Амен. Тэгээ өнөөдөр чинь Христ итгэлт хүн гарч ирээ. Үнэхээр хүчрэх Христ итгэлт хүн энэ дэлхийг жишээлбэл дэлхийн байгаль хамгаалах сан гэж байна. Анх яг яаж үссэн бэ? Юунаас үссэн бэ? Байгаль дэлхий өнөөдөр юунаас болж муудаж байгаа вэ? Байгаль дэлхий экологи гэдэг зүйл юунаас? Хүний гэмт хүртлээс болж муудаж байна. Энэ маш ойлгомжтой зүйл. Та нар энийг надаас хэлүүлэхгүйгээр мэдж байгаа. Мэддэг эсхий чи сайн би мэдхгүй. Гэхдээ мэдж байгаа гэж би найдаж байна. Жишээлбэл байгаль дэлхий дээр байгаа хүний одоо хэрэглээний зүйл. Энэ ертөнцийн тэнцүү биш үү? Зарим улсад нь маш бага байхад зарим улсад нь хичнээн илүүдэлтэй байх чинь. Гэтэл энэ асуудалд хүртэл Бурхан санаа тавьдаг. За Бурхан яг санаа тавьдаг вэ гэдгийг 97 онд үзсэн. За бүх чуулган гэж бүгд яг хэнийг хэлэх вэ? Чуулганы түүхээр зөвхөн шинэ гэрээнээс эхлүүлэх хандлагатай байдаг. Бурханы ард түмэн гэдэг хэллэгийг зориудаар хэрэгэлсэн бөгөөд зөвхөн шинэ гэрээнээс биш, харин хуучин гэрээнээс ихтэй гэдгийг харуулахыг зорж байна. Бурханы ард түмэн сайн мэдээний хүмүүс байх ёстой. Сайн мэдээгээр амьдардаг хүмүүс бол энэ Бурханы ард түмэн. Тэгэхээр чуулган гэдэг нь өөрөө шинэ гэрээний цаг үе буюу экклесиа гэдэг үгээс эхэлдэг гэж үздэг. Та нар экклесиа гэж хэлдэг. Экклесиа гэдэг нь грекээр одоо чуулганыг, сүм чуулганыг хэлж байгаа. Чуулган гэдэг нь өөрөө ард түмэн гэдэг үгнээс гаралтай. Бурханы ард түмэн буюу хаал гэж хэлдэг. Еврейгээр хуучин гэрээнээр Бурханы ард түмнийг Бурханы хүмүүс, Бурханы ард түмэн одоо бидний цугласан байгаа энэ ард түмэн болох Бурханы хүмүүс болох энийг хуучин гэрээ. Одоогоос 2 манай 2000 он тоолын одоо ойролцоогоор 1500 жилээс тэрхтээ цаг үед еврейгээр хаал гэж нэрлэдэг гэж. Бурханы хүмүүс, Бурханы ард түмэн. Тэгээ энэ нь явсаар байгаа шинэ гэрээний цаг үе ирэх үед манай он тооллын 1-р 100 эхлэхийн өмнөхөн энэ Библийн тодорхой хэсгийг Септуагинт буюу грек хэлний одоо еврей болон арамей хэлнээс грек хэл рүү орчуулсан. Грек хэл рүү орчуулах үед еврейдэр байсан хаал гэдэг үгийг Бурханы хүмүүс, Бурханы ард түмэн гэдэг энэ үгийг экклесиа гэдэг грек үг рүү хөөсөн. Экклесиа гэдэг грек үг. Энэ нь бол Бурханы ард түмэн гэсэн үг. Харин энийг өнөөдөр манай монгол хэлэнд юу гэж орчуулж байгаа гэхээр экклесиа гэдэг үгийг Бурханы хүмүүс гэж орчуулахгүй. Харин юу гэж орчуулж байгаа? Чуулган гэж орчуулж байгаа. Сүм гэдэг үг хэрэглэдэг. Сүм гэдэг нь өөрөө church гэдэг англи үг нь баригдсан сүм дугуйн гэдэг үг хэлж байгаа. Харин чуулган гэдэг нь сүм дугуйнч баригдсан энэ барилга байшааны талаар хэлээгүй. Харин чуулган гэдэг нь цугларсан бүлэг хүмүүсийг чуулган гэж нэрлэж байна. Монгол хэлнээр ч чуулган гэдэг нь цугласан бүлэг хүмүүсийг хэлж байгаа. Чуулж байгаа тэр хүмүүс. За Бурханы ард түмэн гэдэг хэллэгийг зориудаар хэрэгэлсэн бөгөөд шинэ гэрээнээс биш харин хуучин гэрээнээс ихтэй бибисээ тайлбарлаа. Бурханы ард түмэн сайн мэдээний хүмүүс байх ёстой. Бурханы ард түмэн бүх чуулган өөрөө сайн мэдээ. Тэгвэл бүх чуулган эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд одоо тэр Бурханы ард түмэн Бурханаас ихтэй
Христээр дамжуулан гин нүглээс болж алдагдсан энэ дэлхийн ертөнцийг Христээр дамжуулан Бурхантай эвлэрүүлэхийн тулд одоо Бурханы ард түмэнд байгаа үүрэг нь юу вэ гэвэл Христийн дагалдагч болох. Амен. Ачуулгын найз ойлгож байна уу чи дээ? Зарим ч нь яг үнэндээ сайн ойлгох байгаа хүмүүс тодорхойлж харагдчихэв. Гэхдээ хичээн бүлэн сонсож байгааг баярлалаа. Улсын номны 1:20-23 түрүүнээс хойш миний уншаад байгаа шүү дээ. Бүгдээр хамт уншия. 1:23 түүний зармаа тусаа амар амгалан тогтоо түүгээр дамжуулан газар дээр Иесусийг та нар итгэж суурилах бат тогтож сайн нэгнийхээ найдвараас үл хөдлөх аваас энэ хүн сайн мэдээ Тэнгэрийн бүх бүтээл тунгаглагдаж Паул би үүний үйлчлэгч болсон гэдэг. Колосой 1:23. За нөгөө илч Паул шинэ гэрээний номны нэг хэсэг болох Колосой хотын Христ итгэгчнэр тандан бичсэн захидал дээр нэг ийм үг гараад ирж байна. Түүний загламын цусаар амар амгалан тогтоом. Түүгээр дамжуулан түүний загламын цус гэж чиний хэлж байгаа вэ? Есүс Христ. Түүгээр дамжуулан гэж чиний хэлж байна. Есүс Христээр дамжуулан газар дээр эсвэл тэнгэр дэх бүх юмсыг газар дах зөвхөн газар дах гэж юм энд. Газар дээр эсвэл тэнгэр дэх хагас юм гэж юм. Бүх юмсыг хинтээ илрүүлэх юм. Өөртөө Бурхантай гэж байна. Өөртөө илрүүлснийг таалдаг. Та нар итгэл суурилган бат тогтож сонсон сайн мэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болоо. Энэхүү сайн мэдээ Тэнгэрийн доорх сайн сонсоор Тэнгэрийн доорх зөвхөн Улаанбаатар хот, зөвхөн одоо юу гэдгийг Бээжин хот, зөвхөн Нью-Йорк хотын талаар яриаггүй зориулагдсан байна. Та Есүс итгэдэг, Есүс Христэд итгэдэг гэсэн үгүй. Гэвэл бид юу ч хэлдэг вэ? Тэгвэл би танд Есүс Христийн тухай ярьж өгье. За, Есүс бол та гинтээ юу? Гинтээ гингүү гэдгийг тайлбарлаж өгнө. Тэгээд гинээсээ чөлөөлөлтийн тулд ийм алхмууд хийх ёстой. Тэгээд та Есүс итгэх юм бол аврагдана гэдэг ийм тайлбарыг бид хэлдэг. Тэгвэл цогц сайн мэдээ буюу бүтэн сайн мэдээ гэдэг нь өөрөө бүх бүтээлд тунхаглагдах тэрхүү сайн мэдээний талаар ярьж байна. Амен. Та нар зарим хүмүүс амтны дэжигтэй яг нэг мэдэх үү? Харчлаа байна. Ямар айн үг хэлж байна те. Яг аюу сонсолтой шүү дээ. Тэ амандаа шивсэн үг чинь сонсож байгаа юм. Харчлаадаг нэр өгнө. Маш их өөрөө нервтэй, стресстэй ууртаа хамаг нерв стресс уураа амтандаа. Тэгээд манай энэ байгаа кафед нэг нохоо гэдэг За энэ нохоо амар стресс үүссэн нохоо гэж хэлсэн. Бид тэгээд асуусан. Тэр нохоо ерөөсөө хоцдгүй нохоо. Ерөөсөө хоцдгүй. Тэгээд би тэр нохоо бодсон. Энэ хоцож үдсэн нохоо гэж. Надаа гараач хоцдгүй. Харин нохоо авч үзвэл хоцож магадгүй мэдгүй. Тэгтээ хоцохгүй бол бүр би бол гайхав. Тэгээд би эснээс нь асуусан. Танаа нохоо мөн үү? Ерөөсөө хоцдгүй нохоо. Нохоо хов уцсан шүү дээ. Ядаж тэ шингэн дуу гаргана л тэр юм жоо. Тийм ч дуу нохоо тэ. Тэгэл ингээд гүйжилээд байж байгаа юу сайн нохоо. Гэсэн эзэн юу гэсэн гэхээр энэ хайр дутаагүй нохоо гэсэн. Йоо ямар азтай нохоо тэ. Би дотроо хатаарах гэж байна. Миний амьдрал тэ миний хүүхэд нас мэдээж маш их манай аав сайн хүмүүс байсан гэсэн идэж миний хүүхэд нас бас л амаргүй зүйлс байсан. Тэр нохоо хайраар дутааг учраас аашгүй нохоо гэнэ. Тийм юм. Мэдгүй те. Аашгүй нохоо. Ааштай нохоо яг нэг хуцад юм. Би уугүй ч юусоо бодож өссөн гэхэд нохоо хуцал ястаа гэж бодож өссөн. Тэ хашаа дотор манай гэрийн хоолны угаацыг гэдэг. Тэр хоол угаагаад тэгээд үлийг хүүтэмдч тэнд уяатаа зуны халуунд ч уяатаа, цасан шуурганд ч уяатаа, бүх цагт нохоо яг ёстой уяатаа байх ёстой. Нохоогоо уяхгүй нохоо чинь хүн барьж идэнэ. За бүр тийм амар те нохоо хүн барьж идэхүүц тийм араатуулга шинжтэй. Тэгсэн чинь энэ нохоо бол бүр хүнээс найлаа хааштай нохоо. Стресс үүлгэн, ааш үүлгэн те
Гоцдгуулын тэрнээсээ болоод ингээд ийм болгоцсон нохоо өсгөж болж байна. Бид нар нохоон сайн мэдээ ярих гайгүй. Гэхдээ нохоо биднэр тэгж хайрлаж болж байна. Амтныг. Энэ өөрөө маш сонирхолтой зүйл. Энэ бол сайн мэдээний нэгэн шинж чанараа гэж би өөртөө дүгнж байна. Энэ өөрөө Христ хүн энэ нохоог өсгсөн. Нохоогоо стрессгүй өсгсөн байна. Гэтэл бид нар хүүхдээ стрессгүй өсгөж чаддаг байлаа. Боломжгүй. Яа, тэр дүүс шудраг авсан шүү. Боломжгүй ч. Амар тэ. Гэтэл яг үнэндээ бол хүн энийг өсгөх боломжтой. Боломжтой стресс өсгөх. Энийг бид Христээр дамжуулан ариун сүнсний хүчээр хийх боломжтой. Христээр Христийн төлөө. За өмнө сургууль зөвхөн дуусах гэж байна. Христээр Христийн төлөө Христээр дамжуулан. Христийн цус загмаа дээр зөвхөн нүгэлтнүүдийн төлөө усаа зогсохгүй бүх бүтээлийг бурхантай илрүүлэхийн төлөө улсан гэдгийг харах чухал. Бүх бүтээлийн төлөө сайн мэдээний цаг үеийн бүтээлийн хэмжээнд яригддаг. Тэрнээс ус ганцхан хүний төвшөнд яригддаг. Христэд итгэгч бидний байгаль экологийн төлөө ажил үйлс маань бүтээлийн болоод чөлөөлөлтийн утга учиртай байдаг. Зүгээр Христэд итгэгч хүн байгаль хамгийн нацхан байгаль товгой аяг гоцон аялалтаа. Байгаль ээлтэй аялал сурах нь өөрөө Христч хүнээс гарч байгаа сайн мэдээний үр дагавар. Үүнийг цогц сайн мэдээ гэж хэлдэг байна. Маш энгийн ойлголт байж байна. Бид нар ямар нэгэн амьтантай чинь манад Монгол морийг сургахтаа яаж сургадаг вэ? Барьж аваад, уурж авчаад, чигж ирээ, чигтж аваад, чалуугаа тэгээд дээр хүн гараад. Тэгээд бүлгүүл өөдгөр янцхаагаад байгаа мó, чалаад байгаа мó аль нь гэхгүй болно те. Яг үүндээ бол аашлаа болоод байгаа юм шиг. Угаат уурчээ. Гэтэл баруун морийг сургасан чи яасан гэхээр 7 хоног буюу 7 хоног эзэн очоод 2 минут дараа нь 20 минут дараа 2 цаг нуугийг биелж өгч. Тэгээд тарих толгоон жинхэнэ мушигч гэж чарлуулахын оронд масаатсааж байгаа хийж өгч байгаа. Тэгээд нөгөө морин дээр нэг имэйл тавиад имэйл тавьсаа дахиад 7 хоног гэж. Тэгээд нөгөө морин яаж юм? Тасцсан суудсан. Тэгээд эзнээс суулгаад явдаа аз жаргалтай тавьчих. Харин манайд бол нүдэлч үстэй. Гэхдээ энийг би шүүмжлэв шүү. Ялгааг нь хэлж байгаа. Сайн мэдээ гэж яг юу вэ? Маш энгийн зүйл юм. Бид нар аливаа зүйлтэй илдэг зүйлийн хамтаас их маш олон зүйлээр хэлж байгаа. Цогцтой мэдээ гэж яг юу хэлэх вэ? Зөвхөн аврагдаад мөнхөн улсад орох цахим картанд ойлгодог явдал бий. Энийг хэлээгүй. Цогцтой мэдээ гэдэг нь бол сайн мэдээ бүх амьдралыг хамарсан сайн мэдээ байх ёстой. Бүх амьдралыг хамарсан. Зорилгоо биелүүлэхээр бидний дуудсан бурхан чин үнэнч байж зөвхөн Есүс гэдэг нэр авралыг хайрлах гэдэг хөдөлшгүй итгэл байх ёстой. Тэгвэл бид хэн бэ? Бид юуны төлөө энд байгаа юм бэ? Эхлээд түрүүний асуусан эхний асуулт. Бид бол Библиэлд ингэж хэлсэн байна. Библиэл 16-гийн 19-6. Та нар надад тахилчдын хаант улс ариун үндэстэн болох болно. Энэ үгсийг чи Израилийн хүүгүүдэд хэлгээв. Тэр нүглийн болчлоос бурхнаар чөлөөлөгдсөн ард түмэн мөн өөрсдөө маань дамжуулан дэлхийн бүх үндэстэнд жирүүлийг авчирхаар бурхны ажиллаж байгаа тэр ард түмэн дэлхийн бүх үндэстэн. Тусгалд нь асуулт ба хэрэгжүүлэлт. Чиний амьдралын зорилго юу вэ? Эргцүүлж. Чиний амьдралын зорилго юу вэ? Бурхны зорилго юу вэ? Маш энгийн байна. Бурхны зорилго бол бүх бүтээл Христээр дамжуулан Бурхантай илрүүлэх юм. Тэнд гин нүглээс болж тэр нууцсан бүх бүтээлийг Христээр дамжуулан засварлан шинжлэх нь Бурхны зорилго. Энэ зорилгоо энэ нь бидний зорилго болсон байна. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд энд сууж байгаа хүн болон Христийн дагалдагч болох учиртай байна. Христийн дагалдагч болж гэмээр бид өөрт өгсөн авьяас чадвараараа Бурхны зорилгыг өөрөө бий болгосон мэргэжил боловсролоор Бурхны зорилгыг гүйцэтгүүлэх учиртай. Чиний хийж буй ажил үйлчлэл Бурхны зорилго мөн үү? Одоо бид юу гэж хэлэх вэ? Мөн гэж хэлж байна. Амен. Энэ сууж байгаа хүн болгон Бурхны зорилгоос гадуу яваагүй. Амен. Амен. Хийж байгаа ажил үйлс бүх зүйл маань Бурхны зорилгын
явагдаж байгаа. Би Библийн сургуульд ороогүйдээ харамсаж юм илүү яаж юм гэлээ нэр амармаа гэдэг ямар нэг айхтар ноцтой унаахаа хэлсэн. Унж удаж явдаг ч үлээ үүдэг ч үлээ үг хэлээ юм. Тэгээ би нэг юм их утгатай болсон тийм. Би хэлж байгаа юм шүү. Чиний одоо сууч нь Бурхны алдрын төлөө. Амен. Тэгэхээр тэр чинь Бурхны алдрын төлөө бидийг ажил болгон амархан байлгүй. Тэгээ энэ нь чанга бэрхшээлтэй. Гэхдээ бид хичээл зүтгэл сахилах тууштай сахилах батаар дамжуулах улам илүү ихээр тэр зорилгыг биелүүлэх чадамжтай болдог. Хичээл зүтгэл тууштай сахилах бат маш сухал залуучууд байна. Тэгээ заримдаа бид нар дэлхий бидний амжилт ийм амархан гэж ойлгуулдаг. Тэр олон одоо юу хэлээ нэг инфлюенсеруудын үгэнд бүх хууртач юм. Амжилт амар ирдэг. Амжилт хичээл зүтгэл тууштай сахилах батын үг юм. Тийм учраас бидний амьдралын зорилго бол Бурхны алдрын төлөө амьдарч байгаа. Бурхны алдрын төлөө суралцж байгаа. Бурхны алдрын төлөө ажил мэргэжилтэй болж байгаа гэдгийг нэг юм байна. Энэ ажил мэргэжлийг болж аваад ирээд нэг гайгүй ажилтаа болоо. За тэгээд сартаа буурсаа 500 заримдаа болоод нэг гайгүй залуутаа суугаад тэгээд нэг гайгүй машин аваад гайгүй байшин амьдраад тэгээд жилдээ нэг удаа гадаадд аялал болоо гэдэг ийм бичгэн зорилготой битгий байгаа. Мэдээж аялах нь чухал, цалин өндөр байх нь чухал, орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Гэтэ энэ бол маш бичгэн зүйл гэдгийг хэлмээр байна. Энэ бол бидний амьдралын туйлын зорилго байж болохгүй. Ийм зорилготой байгаа бол одоо Бурханаас Бурхан намайг уучлаарай гэж тийм шүү. Харин таны мэргэжил, таны сурч байгаа сургууль, таны ажиллаж байгаа ажил хөдөлмөрөөр дамжуулан Бурхан алдаршин Бурханы туйлын зорилго. Чиний хийж буй ажил үйлчлэл Бурханы зорилго мөн. Чиний эргэн тойрон Бурханы зорилго хэрэгжих ёстой талбаруудыг ажиглаад жагсаалт гаргаж бичээ ирээд. Заримдаа одоо бидний чи юуны төлөө энэ мэргэжлийг сонгоод байсан. Яагаад сэтгэлзүйч болсон болохгүй юм. Яагаад энийг хариулах ёстой. Яагаад чи яагаад магтан нуунд үйлчлэх гээд байгаа. Библийн сургуулийн нөгөө нэг кредит цаг тооцдог учраас тэр асуудлаа шийдэхин тулд ганцхан магтаал үйлчлэх гээд байна. Чи дуулах тухтай учраас дуулахаар миний сэтгэл сэрэгдэв юм аа. Зөвхөн тэрний тулд магтаал үйлчлэж байна. Чи яагаад аваанаа үйлчлэхдээ? Аваанаа үйлчлэхээр би угаасаа аваанаа яваад ирсэн. Аваанаа санаад байдаг учраас аваанаа үйлчлэх юм уу? Тэр аваанаа сандаг те. Нөгөө тэнд байхгүй болохоор бүр ингэ болохгүй ба. Тэр үйлчлээд яг яагаад чи эзэн үйлчлж байгаа юм? Бурхныг бид алдаршуулахын тулд үйлчлдэг. Амен. Бурхныг алдаршуулахын тулд бид суралцдаг. Бурхныг алдаршуулахын тулд бид нар ажил хөдөлмөр хийдэг. Энэ болгоно Бурхны алдрын төлөө байна. Тэр өнөөдөр би та бүхэнд мишн гэдэг хоёр зүйл. Мишн гэдэг бол эрхэм Бурхны алдрын төлөө байгаа. Үндсэн Бурхнаас ихтэй тэр зорилго. Бурхны тэр зорилго нь юу вэ гэвэл бүх бүтээлийг Христээр дамжуулан өөртөө хийдэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд чуулганыг бий болгосон. Чуулганд ийм ямар үр өгсөн бэ? Христийн дагалдагч байх. Дагалдагч байх буюу мишнстэй холбоотой дараагийн 7 хоног илүү практик, илүү энгийн зүйлсийг таруулдаг. Өнөөдөр бол их суур зүйлийг ярьлаа. Энэ хүрээд миний сургаал өндөрлөж өндөр хамтдаа эзний өмнө ирээд 30 залбирцгаа. Өдөр үсэтэй усаа залбирч. Зарим нь одоо нойрон сургаалын અંદર хийж бодсон.